За юу яцсан Rusty Talks кино ревю гэж байна. За энэ удаад Монгол солонгосын хамтарсан production буюу Black Rain гэж одоо ийм киноны ревю хийх гэж байна. За тэгээ ерөөсөө инээ төрөө ярих гэж. За тэгээд манай золбоо өнөөдөр энэ киног манай цуг ревю хийн. За тэгээд киноны товч танилцуулгыг танилцуулаач. За тэгэхээр Солонгосын Монголын хамтарсан анхны кино G&B фильм хийсэн. За зохиолыг бол солонгосчууд бичээд гол дүрд нь бол монгол залуу тоглосон. За бэлгүүтэйгээд одоо IT мэрэгчлэлтэй ирнэ одоо фото моделийн залуу. Монгол 3 хүн тоглосон. Тэг ийм кино байгаа. За энэ утгаараа бас онцлог хийж байгаа. Тэгээд Жан Юкин гээд найруулагч найруулсан. За single ladies 2 дээр бол найруулагчаар хамт одоо монголчууд хамтарч ажиллаж байснаар та бүхэн мэдэх бах. Ер нь нэг ийм товчхон доо. Тэгээд film editing юун дээр нь visual effect буюу хосол зургийн effect дээр нь монгол залуу ажилласан байсан бэлгүүн гээд. За тэгээд тэр юу sound engineer нөхөр нь sound engineer нөхөр нь бол Rusty гэдэг хүн ажилласан. Тэгээ чи юу Rusty хамт зураг авахулсан. Одоо тэр зураг устгах гэж байгаа би. Найруулагчтай хамт зураг авахулсан. За тэрийг бол дараа нь. За энэ одоо плот юм яах вэ? За энэ кинон дээр ерөөсөө шууд кино руу гарыг. За тэгээ энэхгүй ягаад айгүй хэцүү. Ерөөсөө Tommy Wiseau in the Room гэж кино байдаг. Тэ ерөөсөө киноны түүхэнд best worst movie гэж яригддаг хүн болгон бүр зорж очиж үзэж инээд шоолж бүр ингэж дооёож үз. Энэ болохоор тэгэхэд хүртэл хэцүү. Тийм муу кино гэж би ял харж байгаа. За тэгээд энд бол одоо жүжиглэлттэй. За одоо хоёул мэдээж детальтай яриад явна. Спойлертай энэ ревюуд спойлертай хэрвээ ямар нэг үйл явдлыг мэдгүй үзье гэж бодож байгаа бол энэ чэнэс паузлаад киногоо үзчихэд ирж үзээрэй гэж бодож байна. За тэгээд за ерөнхий үйл явдлын хувьд бол Монгол залуу тий Америкт сурсан Монгол залуу солонгост очиад ажиллаж байгаа. За ингээд маш том солонгосын корпорацид одоо ажиллаар ороод за тэгээд дотор нь одоо шатахад тэгээд шатахах одоо хоорондоо энэ маш том одоо гэмт хэргийн одоо Аалзах юм да Аалзны тор тийм одоо орж байгаа гэсэн айдиатэй кино. Уул нь ер нь санаа нь санаа нь бол тийм. За тэгээд тэрийг гүйцэтгэл бол ярих юм байхгүй. За энэ дээр бол ерөөсөө хөвтлээ энэсээр гарч исэн. За үзүр дээр бол уул нь уран бүтээлч нь бүгд байсан. За тэгээд ерөнхий найруулагч гэх мэт уран бүтээлчнээс нь бүгд за юу бол байсан. Солонгосын ерөнхий сайд хүртэл биш солиорч байна. Ерөнхийс элчин сайд тийм. Монгол тохсоо тийм элчин сайд хүртэл одоо сууж уулна үтсэн. Гэхдээ үнэхээр тэсэхгүй сүлдээ өгтлээ энэс нь тийм. Жишээ нь одоо тим хэмжээ муу байсан. За юу нь муу байсан бэ гэдэг нь хоёлаа яриа тийм. За хамгийн эхлээд миний анзаарсан юм тийм шууд чамаг тохоогоор яваад хэлсэн тохоогоор. Юу гэхээр кино эхлээд ердөөсөө хэдхэн секунд болоод хоёр сцен дээр яг хоёулын дээр нь бол Акира анимын одоо скор явсан. За Tetsuo. Тийм. Tetsuo Канада гэж хоёр гол дүр. Гэхдээ Akira 1988 онд гарсан одоо groundbreaking гэж ярддаг түүх одоо бүтээсэн агуу анимент нэг. Тэрэн дээр одоо явдаг Tetsuo-гийн аяыг ерөөсөө зүгээр шууд бүтэн хэрэглэсэн. Tetsuo-гийн нэртэй угсаад тийм. Тэрийг зүгээр ингээд хэрэглэсэн байхын жишээ нь. За тэгээд тэрэн дээрээс одоо дөрүүлээд ярих юм бол энэ кинонд юуны Ханс Циммерийн тэ энэ Кристофер Ноланы ер нь Кристофер Ноланы кинонуудын маш олон киноны аяыг хэрэглэсэн ба Ханс Циммер дандаа. Жишээ нь Dunkirk дээр ашигласан тэр нэг цагны дуу тэ Interstellar. Тийм. Тэрийг одоо жишээ нь ямар ч авцалдаагүй хийсэн дээр сцен дээр оруулсан баг жишээ нь. За юуны Interstellar-ийн одоо яг үндсэн тийм байдаг. Тэр аяыг оруулсан байх жишээний. За тэгээд юг The Dark Knight киноны Joker өөрөө нөгөө эхний киноны нээлтний эхний хэсэгт банк ухаад бага тайлдаг шүү дээ. Тэр хэсгийн аяыг бүр 2 удаа шууд дараалаад ямар ч авцалтай байхгүй хэрэгсэн байх жишээний. За тэгээд сүүл хэсгийн Батош гэдэг залуугийн тэр нэг тийм зодонтой хэсэг дээр хүртэл яг Акирагийн тэр Tetsuo гэдэг аяыг бүр ингээд хоолоо орж ирдэг шүү дээ өндөр. Тийм. Өнгөр тэр хоолойтой хүртэл бүр ингээд шууд хуулаад тэгээд жоохон эдитинг хийсэн юм шиг. Тэгээд ер нь бол энэ дээр тэгээд эдит хийсэн. За тэгээд тэрнээс гадна одоо тэрнтэй холбож ярихад киноны монтаж буюу эдитинг. За тэгээд саунд тий дугарлалтын одоо монтаж. За тэгээд дугарлалтын тэр
одоо дуу чанга аяар за авцалтаа тэгээ монтаж бол өөр нь аль аль нь үнэхээр авцалтаагүй маш духгүй үзэрсэн. Одоо хоорондын сцен хоорондын авцалтаа за тэгээ дугуйлтаа нэг амар чанга авж байгаа гинт маш аяархан болоод гинт нэг юм чарлаа дуу орж ирэл гинт чимээгөө болоод гинт юм царигсан дуу орж ирэл чимээгөө болоод те. Тэгээ ер нь хэрэггүй сценүүд бол маш их байсан. Тэгээд дээрэс нь сая жишээлбэл би хамт бас өөр танхимд үзсэн гээд бас найруулагч, телевизийн найруулагчтай ингээд дуцаар ярихад бол дотор мухаарлаа гэдэг юм ярьж байгаа байхгүй. Тийм. Тэгээд одоо жишээ нь энэ үзүр маань одоо тэгээ сая дурдж штэ юм хэр хэцүү байсан. Тэгээд явал 98 минут. Тийм 98 минутын кино. За энэ чинь кредитийн асуул одоо баг 90 минут гэсэн үг шүү дээ. Тэгэхэд бит хоёр үзээд яг хоо дөрүлээ үзээ те гарч ирэхэд 2 цаг 20 минут 30 минут суудсан юм шиг бүр ингээд тарчилж гарч ирсэн. Тэгэхээр ерөөсөө энэ бол аудио маш муутай, эдит маш муутай, киноны үйл явдал өөрөө авцалтаа маш муу. Сабплот гэж ярьдаг те одоо нэг киноны үндсэн үйл явдлаас гадна дахиж жижиг үйл явдал те дөрүүдтэй холбоотой. Тэд нар бол маш авцалтаагүй. Гинт нэг юм дүр орж ирээл гэд тэр дүр дээр нэг плот явж яснаа тэр нь ямар ч авцалтаагүй. Жишээ нь гол дүр нь дүүтэйгээ цугс солонгост амьдардаг гэдгийг бүхтэн цагийн дараа гинт мэдэж байгаа. Жишээ баг цаг орчмын дараа. Ямар ч авцалтай байхгүй тэр дүр дээр ерөөсөө холбох ямар ч боломж байхгүй. За тэгээд ер нь бол тэг киноны нэг пейс гэж ярьдаг те одоо ингэ үргэлжлэл байгаа шүү дээ. Эхлээл өрнөөл төгсгөлтэй ингээд нэг авцалтаа байгаа шүү дээ. Нэг юм эхэлж чинь за дөрөв танилцуулна. За дөрөв танилцуулснаас одоо inciting incident буюу одоо киноны үйл явдлыг одоо эхлүүлж байгаа нэг үйл явдал болно те. Тэгээд тэр чинь өрнөө төгсгөлд нь одоо гол өрнөл яваад төгсгөлд нь одоо тэр дүр өөрчлөгддөг те. Юм ухаардаг ч юм суралцдаг те ингээд ямар нэг үр дүн төрдөг. Тим юм бол ерөөсөө байхгүй. За тийм артистик талаас байхгүй мөхөр үгүй. Тэр зүгээр чадаагүй даа. Хийж чадаагүй даа. Тэгээд энэ дээр гол нь юу гэхээр их олон ингээд дүр ингээд гарсан шүү дээ. Маш олон дүр гарч байгаа. Тэгээд за яана энэ олон дүрүүдээ яаж огтлцуулаад хооронд нь уулзуулах гэдэг байна гэдэг юм тийм ээ. Учир холбогд бас тийж уулзах хэрэгтэй шүү. Тэр нь бол ингээд зарим зүйлийг нь бол амар хүчилсэн. Гинтийн үйл явдлууд баг кинонд би баг бодсон. Киногоо хийж явах дундаа энийг ингэж холбохгүй нэр жоохон болохгүй юм шиг байна. Гэ холбогдсон юм шиг. Тийм. Ерөөсөө тийм. Одоо жишээ нь тэр нэг тэр нэг шинэ шүү дээ. Одоо ингээд нэг кафе дотор ингээд үүдэн дээр нь 3 дүр ярьж идэг те. Тэгээд 2 шоттой. 3 дүр нь кафегийн үүдэн тэгээд дараа нь нэг white shot ингээд ээлжилж аваадсан шүү дээ. Тэгэхэд холоос авсан шотн дээр амар бороо асгарч байгаа байхгүй. Цаана 2 машин зогсож байгаа. Тэгэхэд ойроос авсан шотн дээр тэр 3 ярьж цаана бороо байхгүй. Тэгсмэрлээ борооных нь эффект нь саунд эффект нь ивэрээ цаана бороо байхгүй. Зам нь гарагдаад байхгүй. Тэгснэ явж байгаа машин нөр. Жишээ нь тийм энгийн эдитний асуудалтай. Тэнгүүтээ би нэгэн дээр бүр инээд алдаад бүр ингээд инээдээ төвчрээс нэг дүр ингээд усууж байгаа байхгүй. Усчлээ кофе уучлээ тийм. Уугаад дэлгэцэн дээр гарч байгаа үйл явдал нь уугаад дуусаад гараа ингээ барьж хахад гэ нөгөө ууж байгаа саунд эффект нь байж жишээ. Тэ тэр бол одоо байж боломгүй тийм инээдтэй тийм алдаануудтай. За тэгээд би энийг анзарч байсан юм. Ерөөсө киноны эхнэр сценээс ахуулаад зураг авалт маш тогтворгүй зураг авалттай байсан. Одоо дөрүүд хоорондоо ярилцж байгаа зураг авалтыг хоёр талаас те англид авч болдог шүү дээ. Тэхийн хооронд ингээ ерөөсө ямар ч диалог, ямар ч сцен дээр дандаа юм хөдөлгөөтэй. Ерөөсө ингээд гурван дунд нь сууц нэг хүн ярьж байгаа ингээл ингэж хөдлөөл те. Айгүй хэцүү. Ерөөсө доктор байхгүй. Тим зураг авалт айгүй их байсан. Тэгээд сүүлд нь одоо төсвөр алдаад одоо инээс юм айгүй юу вэ? Хэлэх зүг бол. Тий. Кинон дээр жишээлбэл энэ хэрэггүй сценүүд их байхаас гадна юунууд одоо диалог хэсгүүд нь шүү дээ. Диалог хэсгүүдийг хитрхээ олон тасалж авснаасаа болоод ч юм уу. Хоорондоо нэг ярьж байгаа юмнууд нь би жишээлбэл Rust-тэй ингээ ярьж байгаа биш. Зүгээр хүнтэй юм ярьж исэн чинь аваачаад Rust-тэй тавиачаа яриулсан юм шиг. Ингээ зөөцсөн юм шиг тий. Зөөцсөн юм шиг юм асуудлууд. Тэгээ ер нь бол яг тэр гол дүрийн бэлгүүтэйгээ залуугийн хувьд бол анхных нь кино. Кино урлагт одоо хөл тавьж байгаа нь энэ. Гэхдээ энэ дээр бол яг үнийг ирэхэд бол өөрөө гэртээ одоо дасгал сургууль хийдэг юм уу? Эсвэл найрлагч нь болж юм болохгүй нэгэ хийдэг юм уу? Тийм асуудлууд бол аягүй байсан. Тэгээ робот гэж нэрлэдэг байна. Би робот. Энэ гангар робот яваад байдаг. Тэр ерөөсөө тэр дүр ерөөсөө робот шиг. Ямар ч эмоц байхгүй, ямар ч яриа байхгүй. Тэгээ тэр жүжигчин ерөөсөө монголорч тэр англиарч тэр ерөөсөө цээжилж яриад байгаа мэддэгдээд байгаа байхгүй. Тэгээ дүрээ одоо чинь Тэгээ ийм жишээтэй энэ бол байж боломгүй те гол дүр чим шиг үгүй чим шиг тэгээд жүжиглэж байгаа нь ерөөсөө тийм робот дүрээ үгээ ингээл цээжилж яриад ямар ч ингээд те
камертай харьцаж сураагүй. Уул нь модель хүн камертай тодорхой хэмжээнд харьцаж сурсан байх хэвээр. Гэтэл тэрийг бол мэддэггүйсэн. За тэр жүжиглэлт гэдэг дээр ярихад бол за гол дүр үнэхээр тийм байсан. За бусад солонгос бөгөөд Японы нэг жүжигч юм байсан. За тэр дүрүүдийн хувьд бол ерөнхийдөө дайжгүй. Ерөнхийдөө байгаа кинонд боломж юм байсан. Хаа очиж. Тэр Батуш гэдэг дүр байсан те. За одоо энэ юм дээр нь байна да. Энэ жүжигчнийх нь нэр одоо даанч уучлаарай мэдгүй. Батуй. Тийм Батур гэдэг жүжигч юм байна те. Энэ дүр яг нэг киноны 3-ны 2 дахь хүртлээ оргил хэсэгтэй хүртлээ надад аягүй таалагдсан. За тэгэхдээ тэр нэг цалиа авах гээд тэр загнуулж байгаа тэгээд солонгосоор яриад ингээд өмгөөлөгчтэй уулзаа гуйж байгаа тэгээд тэр нь бол амьдрал. Айгүй боломжийн тэгээ айгүй хөөрхөн жүжиглэжсэн нэг тийм камерын дээр кино зураг авалтын сетэн дээр айгүй тухтай байгаа мэдгэжсэн. Тэгээ сандрал байхгүй, бие барьсан юм байхгүй, дүрдээ айгүй хөөрхөн орж исэн. За тэгээ нөгөө 3 дахь хэсэг рүүгээ ороод оргил өрнөл рүүгээ ороод ирсэн чинь кино байхгүй болц тээ. Одоо чинь тэрэн дээр инээд алдаад байгаа юмнуудын одоо юу л да авцалтаан тэр л тээ. Инээдтэй юмнууд нь юу гэхээр чинь тэр дүр нэг найз нь тээ ингээд хаяа гинт авцалтаагүй орж ирдэг. Тэгтээ гарч ирдэг хөөрхөн гэсэн чинь тэр дүр одоо нэг юм үйл явдал болоод төгсгөл рүүгээ өрнөл болоод 2 3 удаа хотголуулаад хүчиж байгаа. Тэгээ би хүчиж гэж ойлгосон байхгүй. Тэгсэн чинь дараагийн сцен дээр нь эмнэлэгт зүг зүгээр хөвтөж байгаа байхгүй. Юу ч болоогүй юм шиг. Тэгээ гарч ирээд. Тэг ингээ боолгоцсон. Тэгсэн чинь за яг бооцсон байж байгаа. Тэгээ босчиж дараагийн сцен дээр тэр чинь хотголуулалтаа нэг багийг барж идэхгүй хотголуулж байгаа шүү дээ. Тэгсэн чинь тэрний дараагийнх дээр ерөөсө 3 сцений дараа ерөөсө киноны хувьд бол 10 минутын дараа 3 сцений дараа 5 6 багийтай акшн хиро болцсон золж байгаа байхгүй. Ганцаараа бүгдийн зол. Тий, тэр бол ямар авцалтай байхаараа тэгдэм би инээ түрээд би одоо энэ нэг ревю хийхээс өмнө үтлээ инээчлээ л. Одоо инээд нь одоо байхгүй болчихлоо. Одоо баг уурч үрэх шиг. Тэгээд нөгөө би тэмдэглэгээ хийсэн байсан хэсэг дээр. Тий. Одоо тэгсэн чинь тэр кино ингээд ялаа л та үдчихэж хагаад нилээ ингээд одоо бухимдалтай тий. Инээд ч хүрчихсэн бухимдалтай тэгээд ингээд үдчихэж хагаад энийгт ингээд бас тэр чинь ерөнхий сайд л гэдэг хандаа нөгөө элчин сайд тий. Элчин сайд тэгээд уран бүтээлчд нь өргөцсөн хүмүүс ингээд үдчих бас хамаагүй бас тий тэр чинь хүндэл байх хэрэгтэй гэдэг бие бариад тэгсэн нэг гисэндээ би үнэхээр тийш алдсан. Ойлгосон алдсан тий. Одоо кино маань өөрөө болохоор юу бол байхгүй. За ID нь солонгост те хүний газар хүнд ажил хийгээд амьдарч байгаа гэсэн ID-г өгөхийг зорж исэн. Зорж хийсэн кино хийцэн тийм юу ч байгаагүй. Киноных нь үйл явдал харагдаж байгаа байдал дөрүүдийн хийж байгаа үйлдэлтэй яриад ял юу ч тийм юм байгаагүй. Ямар ч тийм ойлголт өгөхөр те Монгол солонгос гэдэг relation те солонгост ажиллахад солонгос Монгол хүн гэдэг бол гэдэг гэсэн утга юм тийм. Тийм тэнцээ очиад одоо монголчууд зөндөө нэг киноны хэсэг дээр яг чи солонгос ирсэн учраас солонгос ясын сур гэдэг нэг ганц л юм дурдж байгаа. Тэг яг тэгээ дээрэс нөгөө нэг Батуш гэдэг дүр дээр яг тэр нөгөө ажил те. Тэрнээс өөр юм бол ерөөсөө байгаагүй байж ирсэн гинт төгсгөлт нь тэр акшн шин явангуудаа тэр дүр нь үхэхтэй Монгол хүнээс айж аваарай новшноо даа гэдэг ч жоо. Тэр би тэрнээ цацсан. Би тэрнээ бүр үнэхээр тишгэл алдаа бүр тийш бүр үхтлээ энэсээ тэр бүр авцалтай байхгүй хамгийн гол тэр ч одоо юу гэсэн үг юм бэ Middle-earth дотор Gandalf-тай Transformers байлдаа явж байгаа та ямар ч авцалтаагүй тийм хэмжээний утгагүй юм байгаа байхгүй. Тэгээд дараа бэлгүүтэй буюу бэлгүүн гэдэг нөө гол дүр маань болохоор бас Чингүн гэдэг кинон дээр чингүн шүү дээ. Гол тэр чинь те гол нөгөө нэг босстой чинь гэснэ чи Монгол хүнтэй дэмэл орооцолтлоо да ухааны тийм. Тэгээ тэр нь үнэхэрийн авцалтай байхгүй. Тэгээ тэр энгийн бүр ингээд нөгөө нэг хөхөрч унтлаа инээмээр. Тийм гол нь зэвүүцсэн тэр чинь хайртай хүнийг нь булаацсан те. Тэгээ найзыг нь алдсан байх чинь ингээд нэг хорсож зансан юм юмор хийх хэрэгтэй шүү. Одоо ятгатай жишээлбэл золбоо сар гарнаа золбоо гэдэг чинь яагаад хүмүүст хүрсэн бэ гэхлээр нь шүү дээ. Тэр чинь тийм мундаг жүжигсэн байгаа байхгүй юу. Тэгээд юм уу чадвар гаргасан. Гэтэл тэрэн дээр уучлаарай. Одоо ингээд зүгээр харж яснаа. Чи Монгол хүнтэй дэмээ орслоо доо рас тий. Тий нэг тиймэрхүү. Тэнгүүтээ тэр хэсэг дээр одоо жишээ нь тэр боосон байж гэн тэгэл яг хоёр хүнтэй халалцахын нөгөө хэдэн зүгээр суужлахын. За тэгээд дурдах юм бол ерөөсөө яг плотын хувьд зөндөө плот хоолтой. Ерөөсөө авцалтай байхгүй үйл явдал зөндөө тэр цагдаагийн дарга байна. Тэгээ аль нь ч цагдаа байж байгаа нууцаараа ажиллаж ийсэн бүүм. За тэгээд тэр том одоо ерөнхийдөө
киноных нь харуулж байгаа ойлголт өгж байгаагаар бол тэр компани одоо Монголын MCS гэдэг шиг Солонгостод хамгийн том одоо корпорацуудын нэг гэж харуулдаг байгаа шүү дээ. Тэгэхээр тэр том корпорац Харт амхны 8 Харт амх те. Харт амхны 8 хийлэг зүгээр нэг кофе шоп дээр арийнх нь өрөөнд ингээд шиж хилэнд хийцэн 8 хийх үгүй юу те. Тэр бол асуудал. За тэгээд тэр корпорацийн эзэн нэг жоохон модель охинтой одоо те ингээд одоо явуулдаг гэх юм уу та. Тийм. Тэгэхээр тэр охинтой одоо чи нэг сцен дээр улаан цай одоо уух юмд нь Харт амх хийчихэж байгаа. За би зөндөө кино үзчихсэн. Би амьдрал дээр эргэлж мэдгүй, үзээгүй. Гэхдээ кокаин хэрэглээд тэгэж цус арах гэж байгаа юм шиг ойролж харалж ундаг үгүйгээр би мэдэхгүй юм байна. Америк кинон дээр тэгэж гардаггүй юм. Миний мэдгээр кокаин тэгэж ойролж ундаг юм. Тэгэхэд за яг хоо нэгдүгээр тэгж байгаа. За тэгээ ойрлоо унчиж байгаа юм чинь. Тэгээд тэр охиныг хүчинжин гэсэн ойлголт өгж байгаа. За тэр үгүйг мэдэхгүй ихтэй тийм ойлголт өгж байгаа шүү дээ. Киноны зураг. Дараа нь пицца гэдэг. Тэгээд тэгсэн чинь яг ерөөсөө тийм босны дараа нэгхэн сцены дараа тэр хоёр яг юу ч болоогүй юм шиг дахиад зогсож байгаа. Тэр ямар авцалтай байна гэдэг айгүй асуудалтай. Тэгээд пиццанд нөгөө нэг юугаа хийтэн дахиад нөгөө Харт амхи аягаал те. Тэгэл нөгөө тэгсэн чи би нэг тэр амар инээд байна. Бид нар Америкийн тэр кокаин гэлтэй нэг гурил хэрэглэжтэй шүү дээ нундаг. Яг гурилнаас жоох өөр нундаг хэрэглэжтэй шүү дээ. Тэгээ нөгөө кокаин шиг харагддаг те. Тэгсэн чи сая нэг хэсэг дээр бас тэгдэж шүү дээ ингээл кокаин гээл нөгөө тийм ширээн дээр задлаад сорж үзчих мэт. Тэр нь гурил байсан байхгүй юу сая. Гурилтай бүр хэрэгтэй бор гурил байсан байхгүй. Тэр нь тэгсэн чи ингээ яасан чи нөөдг ингээ нурахгүй бодрохгүй ингээ хэлбэр гарцсан нөгөөдгөөс орж морж ингээ бүр амар инээдтэй. Тий яг ер нь бол жижиг деталь ер нь бол энэ кинон дээр яг шууд хэлэхэд бол нэгд бол Black Rain гэдэг нэр нь яг ямар учиртай ойлгоогүй. Хоёр тэрний авцалтай. Тэгээ хоёрд гэвэл энэ кинон дээр деталь алдаанууд ярина гэвэл бүр дуусахгүй. Залах нь бид хоёр баг блок хийх бах та нар. Дээрэс нь нэг хэцүү юм юу гэхээр Монгол Солонгосын харилцаанд одоо дипломат харилцаанд сэв суулгамааргүй байна. Тэгтэл үнэхээр бас хэцүү байна. Ийм л бүтээл болсон байна гэж л одоо хэлэндээ. Тэгээд ер нь бол одоо дурдъя гэж бодож исэн одоо би энэ ч ингээд юу яатсан байна л да. Тэмдэглэгээ хийсэн байна. Ер нь бол жишээлбэл тэр зураг ягаад устгах гэдээсэн гэхээр Rusty гэдэг одоо sound editor нь бол залах уу байна уу эсвэл сэтгэл гаргаагүй юм мэдэхгүй. Ер нь бол кино нийлтийн үйл ажиллагаан дээр бол тэр sound editor хийсэн залууг бол их олон студидтэй хамтлагуудтай boy band хамтлагуудтай хамтарч ажилладаг мундаг залууд дээргээ зарласан байхгүй. Тэгээ ингээ харж байсан нэг жижиг залуу одоо Rusty-ийн зурган дээр харж байна. Тэгэхээр жишээлбэл тэрэндээ сэтгэл гаргаагүй юу яасан бэ гэдэг асуудал. Тэгээд ичгнүргүүгээр тийм алдартай кинонуудын скорыг хулгайлж тавьсны оронд ятгахтаа нэг сургуу киноны скор тавьчихгүй юм гэдэг ч юм. Ер нь бол ер нь хийц бол би яг үүндээ гайх чинь яг ийм киног ийм найруулагч найруулсан тэгээд саунд эдиттэй кино эдит саунд жүжиглэлт энийг ийм том продакшн чинь том продакшн байлаа шүү дээ. Тэгээ одоо Монголд нээлттэй хийж ийн бүх уран бүтээлч Монголд Солонгост яг нэг зэрэг. Тийм тэгээ Монголд одоо уран бүтээлчд нь ирсэн явж ийн. Тэгээ энэ киноны зардал юу вэ гэдэг сонин те. Тэгэхэд ийм чанаргүй уран бүтээл хийгээд одоо ингэж олон уст те ингэж гаргаж байгаа энэ бол байж болохгүй юм байна. За тэгээд одоо жишээлбэл тэр киноны чинь цуврал алуурч юм шүү дээ. Компани захирлын хүү тэр чинь бол бас юу гэж байгаа. Jack T. San гэдэг нөгөө нэг юуны Солонгосын лаг од жүжигчин. Тэгээд каскадеруудын тасгалжуулдаг тулааны урлагаар хичээлдэг цаа. Одоо тийм од жүжигчин жишээлбэл иймэрхүү кино тоглож байгаа. Тийм. Тэгээд за ерөнхийдөө дүгнэлт ийм байна. За тэгээд кино театрт бол одоо гарч байгаа киног бол нэг үзээсэй гэж бол би зөвлөхгүй. Золбоогийн Black Rain үзээд ер нь дэмий. Нэгд бол хоёрдугаар үнэхээр уйдаад байвал одоо мэдэхгүй. Гэхдээ оронд нь Tomb Raider ч юм уу Black Panther дахиж үзсэн дээр авах. За тэгээд ер нь бол ийм байна. Нилээн хошин төвтөр өмнө нь ярьж байгаад бас хаа очиж юун дээр яг ревю дээр бас хаа очиж нилээн тайвширсан ярьж таарлаа. Нилээн хошинлаа сүүлийн 2 цаг бараг илгээ хүртэл инээлээ. За тэгээд энэ бол уран бүтээлчт нь те уран бүтээлчд оролцсон хүмүүс нь бол хувь хүмүүст нь халдж байгаа юм уу дормжилж байгаа юм бол биш. Энэ бол цэвэр зөвхөн уран бүтээлийг нь бид хоёрын харсан өнцгөөс одоо харж байгаа юм. Тэрийг бол одоохон үзэгч маань зөв ойлгож аваарай гэж бодож байна. За тэгээд дараагийн ревю мэд үзээрэй. Удахгүй ревюудэд тавигдан. За тэгээд үнэлгээ яах вэ? За дараагийн юунаас болохоор би нэг шинэ систем дараагийн ревюудаас оруулж эхлэн гэдэг тэрийг дараагийн юм дээр тайлбарлая гэж бодож байна. За энэ удаад 10-аас хэдэг 0-аас 10. Би нэг хамгийн ихтэй 3 оноо өгнө. За ер нь хамгийн ихтэй 3 оноо. Гэтэ нэг юм зүгээр хэлэх хэрэгтэй байна. Яг Монголын кино урлаг хэлж байна. Солонгостой ингээм хамтарч хийж сайн байна.
Гэхдээ сайн юм хийх хэрэгтэй тийм ээ. Бид яг амар их өндөр хүлээлттэйсэн маань бидний буруу байх. Тийм л. Тэгээ ер нь хамгийн дээдлээ 3. За би бол 3 ч өгч чадахгүй зүрхлэхгүй л гэж бодчих. Энэ бол нэг 10-аас 2. За тийм л байна. За тэгээд үнэлгээний хувьд бол тийм. За тэгээд дараагийн ревюг маань үзээрэй. За тэгээд энэ видеог маань лайк хийгээрэй, шеэрлээрэй. Тэгээд комент бичиж хуваалцаарай. Тэгээд ямар тэрэн дээр нэг юм байгаа юу вэ гэхээр комент бичээд кинотой холбоотой те. Ялангуяа Black Rain кинотой холбоотой сэтгэл энэ видеотой холбоотой сэтгэл бичээд за тэгээд public share хийгээд пэйжийг маань лайк хийгээрэй. За тэгээд тэгсэн одоо комент бичсэн хүмүүс дундаас нэг хүнийг шалгаруулж удахгүй гарах Avengers Infinity War киноны албан ёсны постэр бэлгэлэх юм байгаа шүү. За тэгээд дараагийн ревюер уулзъя. Баяр та.